өөр ямар гişүүд ордог вэ? Хоёр Фортуна хот гişүүд. Фортуна хот 2 давсан гişүүд гэдэг ингээд бүгдээ манай нэвтрүүлгийн зочид бас байнгын оролцогчдоос гадна зочид бас гишүүн болсон байна. Тэгээд сонгуул өнгөрсөн одоо улс орны ажил бол хэвээ явж байна. За эх 3 дахь өдөр орон нутгийн сонгуул болох гээд тэрний зориулж бас цуглаж байгаа юм байна. Цаашид би бол 7 хоногор орох болцоо болж байгаа. Тэгэхээр одонтой гишүүнийг авчираад байраа эзлүүлж явж байгаа. Манай арчс намын бүлгийн дэд дарга болсон шүү дээ. Сонгуулийн дараа. За шинэ гишүүн. Миний хувьд бас харин сая экологоор хэллээ. Тэгэхээр энэ Монголоо шинжлэх нэвтрүүлгийн нэг онцлог юу гэхээр бид нэг тодорхой сэдвээр ярьдаг байсан. Тэгээ яг тухайн үед бол иргэд үнэхээр тэр сэдвээр одоо асуудлыг тал талаас нь биднэрт одоо санаа оноогоо хэлдэг байсан. Зарим нь бол одоо за энэ яриач дуусахгүй дээ ч гэдэг юм уу. За энэ зарим нь мөрөөдөл төдийч гэдэг юм. Одоо бид бол бас олон холоод энэ өнгөрсөн хугацаанд ярьж исэн тэр зүйлийг мөрөөдөл биш хэрэгжүүлэх юм боломжтой болж байгаад би их баяртай байна. Тэр энд олон чухал санааг ярьсан, иргэд энэ дээр санаа оноогоо хэлсэн. Телевизээс бусад үед бид бас Арс уушны холбоон дээр хэлэлцүүлгүүд хийжсэн. Тэгэхээр энэ бүх зүйл өгөөд бид энийг амьдралд хэрэгжүүлэх юм боломжтой болж байгаад би бол хувьдаа их баяртай байна. Тэгээ намайг бас улсын хурлын гишүүнээр сонгогдоход бас энэ ТМ телевизээ хамт олон бас одоо дэмжлэг үзүүлсэн. За мөн одоо энэ нэвтрүүлгийг байнга үздэг манай иргэд бас их дэмжсэн байгаа. Тэгээ би бол энэ нэвтрүүлэгтээ бол их баярлж авдаг. Хамгийн анхны ажил болсон энэ нэвтрүүлгээр яригдсан сэдэв бол ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцох хууль байгаа шүү дээ. Одоо хууль болсон, хэрэгжээд хэлсэн. Өөрөө их удаан нөгөө байгууллагын татан богдсон үнэн худлаа юугаа шалгах нь бол бараг бүтэн жил аавна. Тэгээ 14 оны 1 сарын 1-ээс тэтгэврийн бодит өөрчлөлт явна шүү дээ. Тийм мэтэр бол Монголоо шинжлэх нэвтрүүлэг ард түмэнд өргөж өгч байгаа. За анхны сайд юу? За одоо ТМ телевизийн энэ орны үзэгчтэй бас орон мэндийг хүргэх байна. Ардсан гүшний холбоо гэдэг тэрний бас байгууллага одоогоос 3 жилийн байгуулагдсан. За Монголд бол олон төрлийн бас байгууллагууд байдаг. Амар 5-6 хоног гэж ярьдаг баха. Энэ төрлийн бас байгууллагуудын нэг. Гэхдээ улс оронд толгомцоо асуудал, нийгмийн толгомцоо асуудал, улсын хурлаар шийдвэрлэх гэж байгаа асуудал, улсын хурлаар шийдвэрлсэн баталсан хуулиуд энэ чиглэлээр иргэдийнхаа дуу хоолойг сонсох, тэгээ санал солилцох ийм төрлийн бас байгууллага юм байгаа. Тэгээд гол нь Ардсан гүшний холбоонд бол тухайн үед бол төрийн гишүүд арднаас сонгогдсон улсын хурлын гишүүд нэлээх нөлөөтэй орцдог байсан. За тэднэрээ дамжуул толгомцоо асуудлаа шийдвэрлэх. За саяны улсын хурлаа засгийн газраас гарч байгаа шийдвэрүүдийг олон нийтэд хүргэх шийдвэрийн санал авах гэдэг олон ийм ажлуудыг хийж сайн гэдэг бол таатай байна. Ардсан гүшний холбооны тухайд бол иргэдийг намын харьяал хамаарлал байхгүй ийм байгууллага байсан. Тэгээд ер нь хамгийн гол нь бол бидний гол зорилт одоо хурлаа хийж явахдаа ерөөсөө Монголоо шинжилгээ гэдгийн зорилтыг бол гаргаж ингэж тавьж ясаа гэж ингэж хэлэх байна. Тухайн орны иргэн бүрт бол өөрийгөө хөгжүүлэх, их орноо хөгжүүлэх, тэнд бол шинжил гэдэг юм бол байг шинжилгэж явах хэрэгтэй. Тэгээ энэ бол бас олон тэмд хүрсэн бас ийм нэвтрүүлэг байсан гэж ингэж ойлгож байгаа. Тэдний үр дүнд бол энэ нэвтрүүлэгт ордог байсан улсын их хурлын гишүүд 2012 оны сонгуулиар бараг 100% сонгогдсон доо. Тэгээд шинээр жишээлбэл гадна туяа дарга маань орж ирсэн гэж ингэж хэлэх байна. За энэ хугацаанд бүхэн бол улсын төлөө, нийгмийн сайн сайхны төлөө, улсынхаа хөгжлийн төлөө бас хоёргүй сэтгэлээр ингэж зүтгээд ажиллаж байна гэж ингэж хэлэх байна. Тэгээд сая жишээлбэл шинээр улсын их хурл бүрдээд энэс хойш гэхэд энд яригдсан асуудлаас бас нэлээд хэдэн асуудал шийдэгдсэн байх жишээтэй. За сая хэлсэн тэр тэтгэврийн юу даатгалт хамрагдаагүй ирээд за 95-аас 2000 энэ хууль бол бас чухал хууль байсан. За иргэд бүгдээ одоо шийдвэл хамрах боломжтой боллоо. Сая хууль нь батлагдлаа. Төсөв хөрөнгөнд нь бол бас батлагдлаа гэж ингэж хэлэх байна. За тухайд бол биднүүд бас энэ арх тамхины хэрэглээ их байна. Бас
архины чадварыг нэмж явах шийдтэй. За хатуулаг өндөртэй архины хэрэглээд багасгахын тулд хатуулаг өндөртэйг нэмж багтайг нь тэр хэмжээнд байлгах олон асуудлуудыг бас шийдэж байсан гэж хэлэх байна. Тэгээд цааш ч гэсэн хүн болгонд Монголоо шинжилээ. Өөрийнхөө амьдралыг аваад чи энэ бол Монголоо шинжилэх нэг өөр болох юм байна гэдэг энэ чиглэлд бол хамтарч ажиллах зүйтэй гэж ингэж хэлэх байна. Тэгээд өнөө орны тухайд бол яг орон нутгийн сонгуулийн сурталчилгаа 24 цагийн дараа бараг зогсохоор өмнө Монголоо шинжилгээ нэвтрүүлгээрээ иргэд сонгогчтойгоо уулзж байгаа даа бас сэтгэл хөдлөл гэж хэлэх байна. За баярлалаа. За баяр сайн гişүнээ бас. За баярлалаа. Телевиз үзэгч та бүхэнд энэ орой мэндийг дэвшүүлье. За манай сүүлчийн нэвтрүүлэг сонгуулийн өмнөхөн зогссон байдаг. За гэхдээ бид бол та бүхэнд амласнараа эргэж уулзна гэж та бүхэнд амласан. Эргэж уулзж байгаа. Энэ нэвтрүүлгээ бид эх 4 жилийн хугацаанд яг одоо энэ цагта 7 хоног бүрээд одоо хийнэ гэж бид бодож байгаа. За манай нэвтрүүлэг бид энэ өнгөрсөн нэвтрүүлгүүдээр ганцхан үннийг ярьдаг байсан. Шудраг ёсыг ярьдаг байсан. Цаашд бид бас энэ үнэн шудраг ёсны төлөө бас өөрсдийнхөө дуу хоолойг өргөж явах болно гэж би хэлмээр байгаа. За Чингэлтэй дүүргийн одоо сонгогч намайг санаж байгаа. Төмнийхээ үгийг төрийн зүрхэнд хүргэнэ гэж одоо би тухайн үед бас 12 оны саяны зуны сонгуулиар бас ийм мөрөө лоозон доордог байсан. Тэгэхээр бас энэ нэвтрүүлэг маань бидний одоо төрийн төшөөд болсон гишүүдийн үгийг бас төрд бас шууд хүргэж байх болно гэдгийг бас хэлмээр байгаамаа. Хэдий одоо бид олон голоод бас ирэх бариад өөрсдийнхөө бодлогыг хэрэгжүүлээд явж байгаа боловч бас ер нь түүнийг одоо зөв зарлах ийм шаардлага бол бас гарах байх гэж бодож байна. Энэ залуурыг бол бид хийх болно гэдгийг хэлье. За баярлалаа. Ингээд манай нэвтрүүлгийн зочид маань бас Монголын шинжилгээ нэвтрүүлгийн тухаас өөрсдийнхөө байр суурийг илэрхийллээ. Сая манай гишүүд ярьсан. Үнэхээр бас бидний ярьж байсан асуудал бол бодлого болоод төр засгийн улс орны хэмжээнд шийдвэрлэгдэж явж байна гэж байна. Энэ бол үнэхээр бас үр дүнгээ өгж байгаа асуудал юм аа. За ингээд бид бол тухайн өдрийнхөө нэвтрүүлгээр нэг сэдвийн хүрээнд ярилцдаг. Өнөөдрийн сэдв бол бас яг одоо улс орны одоо хэмжээнд өрнөд байгаа. Орон нутгийн сонгуультай холбоотой сэдвээр өнөөдрийн маань нэвтрүүлэг өнөөдрийн маань ярилцлага үргэлжлэнэ. За дашинд бас хэлэхэд өнөөдөр манай нэвтрүүлгийг бол Монгол улсын хэмжээнд маш олон үзэгчд үздэг. Тийм учраас та бүхнээс манаас гишүүдээс хурлын дараагаас асуух зүйл иргэдэд маань байж магадгүй. Тийм учраас 33 14 гэсэн утас руу та бүхэн манаас холбогдож асууж тодруулах зүйлээ бас бидэнтэй шууд нэвтрүүлэгт холбогдож болно. Нэвтрүүлгийн маань хамгийн гол даваа тал бол шууд явдгаар бас онцлог гэдэг манай үзэгч бас хэдийнэ мэддэг болсон байгаа хаа. За хэдийгээр орон нутгийн сонгуультай холбоотой асуудал ярих ч гэсэн өнөөдөр манай нэвтрүүлэг шуурлын дарга маань хүрэлцсэн ирсэн учраас эхний асуултаа бас танаас асуумаар байна. Ер нь 100 гаруй хоног одоо ажиллаа аваад 100 гаруй хоног одоо өнгөрсөн байна. Энэ хугацаанд бас гол одоо ямар ажлуудыг хийж үзтгүү одоо тэгээд Монгол улсын маань одоо зөвхөн бас төсвийн тухай үйлчлэхэн батлагдлаа. Энэ талаар бас өнөөдрийнхөө эхний яриаг хийж байна. Улсын хурл шинээр байгуулагдаад өөрийнхөө бүтцүүдийг байнгын ороотой байгуулаад засгийн газрууд хамтлаад ажлууд хийж явж байгаа. За намар болгон жил болгоны намар улсын хурлын хамгийн чухал ажлууд улсын төсөв байдаг. Тэгээ 2013 оны улсын төсвийг өнгөрсөн 5 дахь өдөр батлаад 76 гишүүнд томилт өгч тойрог руу явуулж байгаа. Энэний шалтгаан бол 2014, 2015, 2016 оны төсвийн төлөвлөлтөд одоо ард иргэдээс асуугаад ирээ. Тэгээд тогтоол гаргаад жил болгон засгийн газар тэр жагсаалтан дотроос ажлыг хийж идэг ийм болгоё. Жил болгон төсвүүдээр цааш юм яриха болио гэдэг ийм агуулгаар бол одоо бол 9 хоног завсарсан байгаа. Тэгээ одоо гишүүд иргэдтэйгээ уулзалт хийж байна. Яагаад улсын төсвийн хөрөнгө оруулалтыг иргэдээс асуудаг болчихвоо гэхээр шинэ их хурл бол ингэхгүйгээр бол төсвийн төлөвлөлт бол буруу байна. Ард түмний хүсээгүй зүйлийг санхүүжүүлсэн байна. Их үрлэгэн байна. Одоо би ганцхан жишээ хэлэхэд бол та бүхэн ойлгох байх л та. Дээрээс бол орон нутаг бол их хвчлэн алдагдaltaй байгаа. Хэдхэн аймгийгээс тооцвол. Тэгээ дээрээс өгсөн мөнгийг хэрхэн зарцуулж байгаа хоёрхан жишээ ярихад бол орон нутгийн сонгуультай буцаад холбогдчиход байна л та. Яриа маань өөр ирэхгүй тийш орж. Тэг яриа өөр ирэхгүй тийш орж байгаа. Баян зүрх дүүрэг Сүхбаатар аймаг хоёрыг харьцуулж үзэж болж байгаа юм л да. Баян зүрх дүүрэг ялгаагүй дээрээс мөнгө өгөхөөр нохооны өшөө бариад
тавьсан. Тэрэм төгрөгч илүү. Сүхбаатар аймгийн засаг дарга Батсуур дээрээс мөнгө өгөхөөр 200 айлыг дэд үтцтэй болгочлоо л да. Одоо эхний 14 билүү 34 айл нь ханнаас халуун туус аваад яг л Улаанбаатарт байдаг өөр хангаад байдаг ердийн гэр хорооллын модон топын янз бүрийн байшингууд байгаа. Дулаанаа аваад халуун утаас нь аваад буцаагаад жорлонгийнхаа усыг татаад. Тэгэхээр энэ хоёр засаг дарга хоёр өөрөөр мөнгө зарцуулж штэ. Нэг нь нохооны өвшөө барьдаг, ялгаагүй төсөв байсан, нөгөөх нь гэр хорооллоод эд үтцүүлж. Тэгэхээр ирэх жилүүдэд энэ орон нутагт хуваарлдаг мөнгө бол өснөө. Орон нутаг бол төсвийн хувьд бие даасан болж байгаа. 2009 онд ерөнхийлөгч элбэгдэл сонгогдохдоо орон нутгийн төсвийн эрх мэдэлтэй болгоно гэсэн. Тэгээ 3 жилийн дараа бол энэ бодитоогоор болж байна. 2012 оны нийт төсөвт орон нутгийн төсвийн эзлэх хувь 9% байсан. 2013 оны улсын төсөвт нийт төсөвт орон нутгийн төсвийн эзлэх хувь 20.7% болж 2.3 дахин нэмэгдсэн байна. Одоо энэ хүснэгтэн дээрээс шууд харагдана л да. Энэ бол аймагуудад өгдөг татаас байгаа. 152 тэрэм төгрөг. Энэ дээр нэмээд орон нутгийн хөгжлийн сан гээд шинэ ийм хүснэгт гаргаж ирсэн. 247 тэрэм төгрөгтэй. Тэгээ аймаг нийслэл хамгийн их нийслэл олон хүнтэй учраас 41 тэрэм. Одоо юу гэдгийг өвөр хангаа миний хуучин тойрог гэхэд 11.3 тэрэм гэдэг ингээ янз бүрийн тооноттой байгаа. Дөрвөн янзын үзүүлэлтийг харгалзаж үзчихэд. Тэгэхээр энэ мөнгийг очихоор захиран зарцуулах улсуудыг одоо 3 дахь өдөр сонгох гэж байна. Тэгээ Баянзүрх дүүргийн засаг дарга шиг Батзорог мэтийн нөхдийг сонгвол нохооны өвшөөний дараа одоо муурны өвшөө ч юм бодож олох нь шүү дээ. Батсуур шиг хүмүүсийг сонгох юм бол 200 биш. Дараагийн 200, 400, 500, 600 айлыг гэр хорооллын дэд үстэй болгоно. Ийм л хоёр ялгаатай зам байна. Одоо энэ хоёр замын аливаар нь явах уу? Арчсан намыг сонгох уу, ардын намыг сонгох уу? Ардын намыг 20 жил сонгоод үзлээ. Баахан хөшөө өрдөг улсууд шүү дээ. Чингэлтэй дүүрэг хөшөө өрсөн. Баянгол дүүрэг бас нэг юм барьсан. Том сайхан өндөр. Тэрийг хараад тэр Чингэлтэй дүүргийн, Баянгол дүүргийн хасах 40 градусын хүүтэнд гадагшаа гарч ердийн жорлонд бийцэж байгаа хүнд бол юу ч нэмэгдэхгүй шүү дээ. Гэтэл тэр хөшөө ойрох мөнгөөр хичнээн айлыг дэд үтцтэй болгож болохоор. Тэгээ арчсан намаас сонгогдсон засаг дарга Батсуур бол хийж болдог. Ардын намаас сонгогдсон Амгалан Батсойрог одоо хинч байдгийг дүүргүүдийн засаг дарга нар бол хөшөөл барьдаг улсууд шүү дээ. Тэгээ энэ хоёр замын аливаар явах нь ард түмний өөрсдийнх нь сонголт мэтгэл болж байна. Сэтгэл зүтгэл байвал хийж болдго юм аа гэдгийг бас харуулж байна шүү дээ. Сэтгэл байвал юу вэ? Нөгөө реклам байгаа ш. Шийдэл олддог чинь миний сонгуул өөрөө. Би яг танаас яг асууч. Ер нь Адан туяа гишүүний хувьд өмнө нийслэлийн иргэдийн урдын төлөөлөгч байсан тийм. За тэгээд ялангуяа Баянгол дүүргийн газрын маргаантай асуудлуудаар таныг бол их дууддаг байсан санаж л та. Тийм учраас бас дээрэс нь одоо газрын тухайг санаачлаа явж байгааг сонссон. За энэ талаар бас танаас таны яриаг хэлье гэж бодож байна. Тэгэхээр би бас өнгөрсөн 4 жил нийслэлийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон. Энэ маань бол бас үнэхээр надад маш их зүйлийг одоо ойлгуулж өгсөн. Би бас энэ 4 жил нийслэл гэдэг айл ер нь ямар газар байдаг юм бэ гэдгийг бол сайн мэдэж авсан. Тэгэхээр улсын их хурлд сонгогдоод одоо нэг 4 сар болж байна. Тэгэхээр одоо манай энэ гишүүч намайг шахаад одоо шинж гисэн одоо эхнээсээ л хууль санаачлаад яваад одоогор нэг 4 хуулийн төсөл өргөн барьчаад байгаа. Зарим нь одоо бас дэмжигдэхгүй байна, зарим нь дэмжигдэж байна. Тэгэхээр энэ хуулиудаас одоо хамгийн онцгойлон чухал нь бол газрын тухай хууль. Тэгэхээр бид бол урд нь нөгөө иргэнд газар өмчлүүлэх тухай хууль гэж байсан. Тэр хуулиар бол иргэд маань ер нь одоо нийслэлийн хэмжээгээр нэг 6-аас 10% л газраа авч чадсан байдیں۔ Өөрөө одоо тэр хууль нь хэрэгжихэд их төвөгтэй. Тэгээ байгаа засаг захиргаанаас энийгээ хэрэгжүүлдэггүй. Өөрсдөө л газраа хувааж аваад байдаг. Тийм учраас энэ газрын шинэ хуулийн гол ач холбогдол нь бол газар бол жинхэнэ Монгол хүний баялаг болох юм. Өөрөөр хэлбэл эдийн засгийн эргэлтэнд орж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр иргэд маань энэ эдийн засгийн эргэлтэнд орно гэдэг чинь бидний нөгөө амжиргаа дээшлэн энэ одоо газрыг гэрчлэгээжүүлэх юм. Тэгэхээр газрын гэрчлэгээтэй болж байгаа хүн бол одоо 10 хүмбэлтэй бол ингээд 10 гэрчлэгээгээ нийлүүлээд нэг том газар авч болно. Эсвэл барьцаан тавьж болно, тийм ээ, эсвэл зарж болно. Эсвэл энийгээ одоо моргижийн зээлийн одоо
тооцоолж болно. Тэгэхээр нөгөө сото гэд манайч нэг мундаг эдийн засагч ирсэн шүү дээ. Тэгээ ирээд ерөөсөө бид нарт ганцхан үг хэлчихэл явсан. Юу гэхээр танаа энэ хамаг газар үл хөдлөх хөрөнгөч ерөөсөө эргэлддэггүй юм байна. Нэг 7 тэрбум долларын эргэлтгүй хөрөнгө хэвтэж байна. Энийгээ та нар эргэлдүүлчихвэл Монгол улс бол болчихно гэж хэлчихэл явсан. Тэгэхээр яг одоо манай энэ гэрчлэгээгүй энэ бүх зүйлүүд эргэлдэж чадахгүй байна. Тэгэхээр энэ хуулийн гол онцлог нь бол энэ байна. Тэгэхээр энийг бол одоо болд гишүүн, оюун гэрэл гишүүн бас одоо бид бол ойрын хугацаанд дараа 7 хоногт ер нь баг өргөн барих бах. Тэгэхээр энэ өөрөө их чухал одоо хууль байгаа. За ер нь яг та нийслэлийн хувьд бол би зөв нэг л зүйлийг хэлмээр байна л да. Бид бол нэг ардын намын батыг арчилсан намын дулмаагаар солих гээд байгаа юм биш. Энэ бол ерөөсөө бид нэг тогтолцооны нэг шинжил хийж үзье гэж байгаа. Ерөөсөө анх бид нар одоо 90 онд 96 онд яаж шинжилж байсан ерөөсөө нийслэлд бол нэг салхи ороогүй. Тэгэхээр энэ 20 жилийг бид одоо цоо шин багаар цоо шин хүмүүсээр шинжилье. Энэ нөгөө 60 70-аад оны байсан үед байсан хорон дарга чинь одоо байж л байдаг. Насаараа л хорон дарга хийдэг. Манай нийслэл чинь 5 удаа дараалал сонгогдсон ийм төлөөлөгчд байдаг штэ. Дүүрэгт бас насаараа сонгогдсон. Тэгэхээр ерөөсөө энэ бүх зүйлүүд чи одоо энэ орчин үеийн энэ хотын хөгжилд бол хөл нийлүүлж чадхаа болчихжээ. Тийм учраас эндээс иргэд тохироод байна. Эрүүл аюулгүй орчин одоо хамгийн анхан одоо үндсэн үүрэг нь хангахдахгүй байна. Тийм учраас бид бол энэ цоо шин шинжлэлийн багийг л одоо гаргаж ирэх юм зорилготой байгаа. Одоо энэ орон нутгийн сургуулиар. Би бас одоо ингэ эхний ээлжинд нэг ингээд гişүүдээс асуугаа явчих. Дараа нь нөгөө нэг хуучин зарчмаараа ярилцсан явчих тийм ээ. За ган гişүүний хувьд бол ган сайдын Монгол шашны төлөвлөгөөг бас Монголынхаа уул уурхайн дорд хийсэн. Одоо яг энэ салбарыг хариуцсан сайд болжээ. Зоригтой одоо ямар ажлуудыг хийх төлөвлөж байна. За дээрээс нь би бас нэг асуултыг асуухад газрын тосны үйлдвэр тухай яригдсан тийм. Тэрний эдийн засгийн үндэслэлтэй одоо таны судалгаа одоо бүрдүүлнэ гэсэн одоо бас даалгавар гэсэн интернет мэдээлэл олж авсан л да. Энэ талаар тийм шүүд энэ төр олон асуудал тантай ярьж байна. Яг энэ бол бас их тийм хэлтэй автай. Гэхдээ Монголд бол их тийм чухал салбар л да. Тэгээд парламент бүрдээд улсын их хурлд Арслан намын улсын их хурлаас Арслан намын засгийн газар томилогдоод уул уурхайн салбарыг бас тусад нь яам болгож ингэж байгууллаа гэж ингэж хэлэх байна. Тэгээд уул уурхайн салбарт бол хамгийн гол нь ямар ажил хийх юм бэ гэдгийг бол энэ 12-аас 16 оны засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт бол оруулсан байгаа гэдгийг хэлэх байна. Тэгээд олон ажил хийгдэж байгаа. Зүгээр эндээс би нэг товчхон зүйлийг бас хэлэх байна. За манай засгийн газрын гишүүд бол засгийн газар байгуулагдсанаас хойш энэ бол хагас өдргүй өдөрт нэг 14-5 цаг ажиллаад ингээд явж байна. Ер нь бол ажил хийснээр хүмүүднэ гэж байхгүй л тий. Тэгээд чамар биднүүдийг сонгоё гэж гуйсан юм шиг сонгогдсон гэж өөрснөө очсон. Тийм учраас хийвтэй гэсэн сэтгэлээр болж таараа гэсэн ийм байдалтай байна. Тэгээд яг товчхон хэдэн зүйлийг хэлье. За нэгдүгээр засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагтаад за энд бол нөгөө олон гэрээнүүд байдаг. Доктортой байдлын гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээ, бүтээгдэхүүн хуваах гэрээ гэдэг. Энэ гэрээнүүд хөрөнгө оруулагч талтай ярилцаж өөрчлөлт оруулах ийм үйл ажиллагааны хөтөлбөрийг бол улсын их хурлаараа батлуулсан байгаа. За яг хөрөнгө оруулалтын гэрээний тухайд бол ганцхан гэрээ байдаг. Тэр нь бол оюутлогын гэрээ гэж ингэж хэлэх байна. Тэгээд энэ хугацаанд бол бас хөрөнгө оруулагчтайгаа хэд хэдэн удаа хилцэл хийж бичиг явуулсан гэж хамтарч ажиллаж ирсэн. За тэгээд одоо яг сүүлийн үеийн одоо мэдээгээр бол нэг асуудал байгаа. Тэр нь энэ гэрээнд бол зарим заалтуудыг бол зайлшгүй тодруулах шаардлагатай юм аа. Энэ дээрээ бол одоо хилцэл хийж эхлэе гэдгийг бол хөрөнгө оруулагчтайгаа бол тохирсон явдал том амжилт болов гэж ингэж бодож байна. За ер нь бол ийм том төсөл дээр бол хөрөнгө оруулагч талд нь бол санхүүжүүлэгчд хувь зайлшгүй байдаг. Тухайн улс орны төр засгийн албад бол улсынх нь эрх шиг ард түмний эрх шиг байдаг. Гэхдээ энэ хоёр эрх ашиг бол хоорондоо бас зөрчилдөж болохгүй. За дээр нь хамгийн гол нь бол хэлцэл хийгээ тохирсон асуудлаараа нийгэм тандъя. Тохироогүй асуудлаа бол хойш нь тавиаж өгье гэдэг ийм байдалтай шийдвэр гарсан гэж ингэж хэлэх байна. Харин өнгөрсөн 7 хоногийн 4 дахь 5 дахь өдрөөр одоо 2-3 сониноор одоо юу гэдэг Батбаяр гишүүн, Зээн голд гишүүн, Ган хоёрыг Эрдэнэ энэ төр одоо нэг ямаасаа буцсан гэсэн. Баах би бас яг асуух гэж байна. Судалгаа хийсэн дээ. Яг
Энэ одоо тэгээд би иргэдтэйгээ уулзлаа 2 3 уулзалт хийлээ. Иргэд гэж юм л да. Гэхдээ энэ үний юм уу эсвэл нөгөө байр суурьаас та нар ухацсан юм шиг үний юм уу худлаа гүтгээд байна уу гэдэг. Тэгэхээр өөрөөр энэ талаар ч одоо ярьжсэн хэлжсэн хамгийн гол зүйл нэг болохгүй зүйл байна гэхээр би тухайн одоо мааны ерөнхий сайтаас засгийн газрын энэ гэрээ байгуулсан шүү дээ. Тэгээд гэрээгээ байгуулахдаа 57-гийн дагуу байгуулна. 57-г хэрэгжүүлэхийн төлөө байгуулна гэдэг. Хамгийн сүүлд 57 жишээлбэл 57 дугаар тогтоолыг бүрэн хэрэгжүүлсэн гэдэг. Өөрсөө нотолсон ч байхгүй юм дээ. За бас тухайн засгийн газар нь бүрэн хэрэгжсэн энэ гэж ингэж хэлсэн. Тэгээ энэ бүхнийг бидний урдаас тавьчаад хөдлөхгүй байсан юм асуудал. Тэгэхээр ер нь бол өнөөдөр тийм ээ өнөөдөр энэ Арс намын засгийн газар үйл ажиллагаагаа хөтөлбөрт оруулаад улсын их хурлаараа батлуулаад тэгээд бас тодорхой төвшөнд гэрээний зарим залтаар хилцэл хийх ийм төвшөнд төрсэн байхад ингэж ярьж байгаа гэдэг тийм том тусгүй тийм ер нь энэ талаасаа бол тийм төр төвшөлцөг ёс зүй байгаа мó үгүй юм гэдэг асуудал. За энэ ч яг жоохон маргаантай асуудал байна. За 5 юу шинжилгээ засгийн газар байгуулагдсан хамгийн их найдал нь бол 5 толгой хэрхэн шийдэхин 5 толгойн дид үтсийг хэрхэн шийдэхин гэсэн энэ найдлын хэсгийг хавж ажилласан. Тэгээ санал дүгнэлтээ гаргаад улс засгийн газраар тогтоолоо гаргуулсан байгаа. Хамгийн гол нь өнөөдөр бас дэлхийн эдийн засаг уналттай нөөц бас нэлээд унсан. Гэхдээ эргээд жоохон сэлгэж байна. Тэгээ энэ үед бол улс орн яадгүй гэхээр дид үтсээ бий болох. Тухайлбал нөгөө төмөр замаа бий болох гэдэг. Ер нь бол өмнөх засгийн газар нь ганцхан орон худалддаг дэлхийн зах зээлийн 3.1 аягүй бол тал баримж маш хямдхан худалдаг мөрчлөөсөө тэрийг хуваах юм а гэж ярьсан нь бол асуудал үүсгэсэн. Бид энэ төмөр замыг шийдэхээр засгийн газрын бонд гаргахаар энэ асуудлыг бол ойр хугацаа шийдэх чинь ингэснээр бол бид олон худалдагчтай худалдан авахчтай болно. Бид үтсийн шийдснээр 5 толгойн жишээлбэл үн цэн нэмэгдэнэ. Үн цэн нэмэгдэнэ гэдэг бол иргэдэд тараасан хувьцаа одоо шинээр хувьцаа гарах үед нөөцийн тэр хувьцааны үн цэн үсэх ийм асуудал бол бас шийдэгдээд хөрөнгө оруулагчтай хэлцээ хийгээд хэлж байна гэж ингэж хэлэх байна. За ашигт боловсролын тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөлтөөр ажиллаа. Энийг ерөнхийлөгчийн тамгын газартай хамтраад бэлэн болсон байгаа. За ер нь бол дэлхий дээр байгаа улс орнуудын 70-80% гаднаас нэг бол негатив бүтээгдэхүүн импортлж авч байгаа. Тэгээд манай хэрэглэл ичүүхэн жаахан шүү дээ. Нэг сая жаахан гаруухан тоор. Энэ асуудлыг бол сэтгэл аваад шийдэж болно гэдэг энэ байдлаар биднүүд ажлын хэсэг байгуулаад засгийн газартаа нефтийн үйлдвэр хэрхэн байгуулах талаар танилцуулга хийсэн. Тэгээд эргээд за хуучин техник эдийн засгийн үндэслэлийг ашиглах уу эсвэл шинээр хийх үү гэдэг энэ үүргийг засгийн газраас өгсөн. Ер нь бол ойрын хугацаанд нэг тийм өөрөлд ганц нефт босруулах үйлдвэр хэдэн 10 сая үйлдвэр байна шүү дээ. Барьчих. Тэгээд нэг өөрснийхөө энэ стратегийн шатхууны 60-70% хангацхын арга хэмжээг бол авчих байхаа гэж ингэж бол бодож байна. За нөгөө талаас тэр Багнуурын лиценз гэдэг одоо Багнуур чинь Монголын гал голомт шүү дээ. Тэрийг наачаад ингээд улсын төсвийн хөрөнгөөр хайгуулъя гэдэг уурхайн ажилтнанд ороод журм хотхон бий болсон байх төндөгдсөн байсан. Тэрийг хуулийн гац гаргаад эргэж төр тавьсан байгаа. За Эрдэнтийг бас тойрсон лицензүүдийг авцсан байсан. 3-ыг бас төрд цааж авах энэ шийдвэрийг гаргууллаа. Ингэснээр тухайлбал Багнуур дээр бол нэг 450 сая тонноор нөөц нэмэгдэж байгаа. Нийтдээ зөвхөн нөөцийн өнөөгийн үнэлгээгээр яхад бол нэг 8.8 их 80 төгрөг энэ нөөц зөрөгтэй болж байгаа гэж. Эрдэнэтийн тухайд бол шийдвэл 20-25 жилээр нас нь уртсах юм уу. Иймэрхүү шийдвэрүүдийг бас гаргуулад явж байна л гэж ингэж хэлэх байна. Бас манай хамт олон энэ төрд ажиллаж байгаа улсууд ч ингээ хамтраад олон одоо юу гэдэг уулуурхайн яам дээр олон одоо гав шиг ийм олон хүмүүс байх зэрэг ажиллах юм бол бас ажиллаж болдго юм байна гэдэг. Ийм л байдалтай явж байна гэж ингэж хэлэх байна. За баярлалаа. Ер нь бас улсын их хурлын гишүүн Ган Хуйг, улсын их хурлын гишүүн Эрдэнэ Батбаяр нар бас сонгуулийн өмнө шоурж байж одоо оюутлын гэрээ Монгол ямар ашиггүй гэрээ боллоо гэдсэн. Одоо харин сайдын зөөлөн судлагчид энийг мартчихлаа гэдэг хэрэг олныг бас сүүлийн үед хөшгөмжлөлтэй хандаад ах шиг байсан. Энэ асуултын хариултыг бас хайдаавал хэлж олон нийт хөшгөмжлөлтэй хандаагүй. Зарим Сонгуул болж байгаа учраас улс төржүүлж байгаа болохоос сонгуулийн маргааш энийг мартчихна. Ер нь өөрсдөө гэрээ байгуулсан улсууд хөшөөтэй хүртэл нэмлээ шүү дээ. Өөрсдөө гэрээ байгуулсан улсууд ингэж бүтгэж байгаа гэдэг бол увайгүй асуудал. Ерөнхийдөө бол энэ улсын их хурл энэ засгийн газар энэ хурл дарга маань ч мэдчихэж байгаа. Улсын их хурлаар бид ярьж байгаад өөрөөр хэлбэл энэ гэрээнд өөрчлөлт оруулах хэрэгтэй юм аа. Гэхдээ хөрөнгө оруулагч талтай ойлголцох хэрэгтэй юм аа гэдэг энэ шийдвэрийг гаргасан. За тэр хөшөөтийн орд гэдэг байж олон жил ярьсан гээл одоо
хийгддэггүй л шүү. Хийгддэггүй. Тэгээд нөөцөн зөндөө зүрхтэй тэрийг бас танилцуулгыг засгийн газрын хуралдаанд хийгээд хэрхэн шийдвэрлэх вэ? Стратегийн ордод оруулах шаардлагатай юу гэдэг шийдвэрийг биднүүд ондоо багтаагаад засгийн газар тэгээд улсын хурлаар оруулах болно л гэж хэлэх байна. Тэгвэл нэг толгой асуудал руу бүгдийн анхаарлыг хандуулад бусад асуудлыг одоо сарниулах тийм учраас бид бол зөвхөн нэг оюутлогоо биш бусад одоо 16 стратегийн ордод бүх ордуудыг бол одоо эргэж харнаа. Энэ гэрээ ашиггүй бол өөрчлөнө гэсэн ийм л байр суурьтай. Тэгэж оюутлогын гэрээгс нэг одоо айхтар буцаал эсвэл тэрийг өгөөсгээд байгаа юм бол байхгүй л тийм. За баярлалаа. За баясаа гишүүний үед одоогийн хурлын уул байгаль орчин хүмүүстэй ажиллагааны байнгын орон дараагаар ажиллаж байгаа. Ер нь одоо энэ уул уурхайн байгаль орчин чиглэлээр ямар асуудлуудыг хөндөж ямар ажлуудыг хийдэг вэ? За баярлалаа. Байгаль орчин хүмүүстэй ажиллагааны байнгын орооны ач холбогдол бол асрыг хүсэж байгаа. За яагаад гэвэл одоо Монгол улс бид уул уурхайн салбарыг одоо эрчимтэй хөгжүүлэх ийм одоо шатанд гарсан байна. За яг ийм нөхцөл бол Монголын төрөөс байгаль орчныг хамгаалах бодлогыг бол одоо онцгой анхаарч гаргасан хууль тогтоомжуудаа хэрэгжүүлэх тал дээр манай байнгын хороо бол одоо идэвхтэй ажиллаж байгаа. За сая энэ 9-10 сарын энэ хугацаанд манай байнгын хорооноос одоо бас хийсэн ажлуудаас нэг ажлыг бас дурдаад хэлье гэж бодож байна. За гол усны хуулийн хэрэгжилтийн талаар манай байнгын хороо Өөрөнгө, Арханга, Баян-Хонгор аймагуудаар ажиллаад ирсэн байгаа. За тэгээд нэг чухал зүйлийг бид манай байнгын орооноос томилогдсон ажлын хэсгийн гишүүд бол олж харсан байгаа. Яг одоо газар дээр нь хууль бол агуулгаараа бол яг харахгүй байгаль орчныг хамгаалах тал дээр чухал одоо агуулгатай. За иргэд бол үүнийг дэмжиж байдаг. Яг орон нутг дээр очихоор хууль бол өөрөө орон нутгийн одоо эрх барьж байгаа. За энэ олон хулууд эрх барьж байгаа энэ одоо улс төрийн хүчний нөлөөнд ороод бол хэрэгждэггүй байна гэдэг ийм зүйлийг олж харсан. Тэрний юу вэ гэвэл жишээлбэл Монгол улсын газрын зураг дээр байгаа одоо голыг байхгүй мэтээр одоо дүгнэлт тогтоол гаргуулад тэгээд уул уурхайн олборлолт одоо хууль бусаар явуулж байгаа ийм зүйлүүдийг манай байнгын орооны гишүүд бас олж харсан. Тэгээд 5-6 хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн үйл ажиллагааг одоо бид бас тухайн үед нь зогсоосон байгаа. Ийм одоо ажлуудыг хийсэн. За нөгөөдгөр одоо мэдээж дахиад одоо орон нутгийн сонгуультай холбоотой би бас нэг зүйл хэлчихье гэж бодож байна. Ардчсан нам бид ялах юм бол за ард иргэд маань орон нутгийн сонгуульд ардчсан намаас нэр дэвшиж байгаа одоо нэр дэвшигчдийг дэмжих юм бол бид хөшөө сурга барьж яваад байхгүй. Тэгээд би одоо нэг зүйлийг сонгуул үеэр санд юм. Манай Чингэлтэй дөрөвдний хөшөө босгосон. За тэгээд тэр хөшөөн дээр 4 удаа одоо эрх баригчид ирж дуу цаажилж байсан. Тэгэхээр ард түмний мөнгийг одоо тийм одоо хэлбэртэйгээр тийм одоо шоу хэлбэрээр одоо зарцуулж байна. Ард түмнийг хуурж байна. Дахиж өнөөдрийн эрх барьж байгаа нөхдүүдийг дахиад та бүхэн сонгоод явах юм бол дахиад одоо хөшөө сургууль барих ажиллагаа бол улам эрчимтэй одоо дэврэгж явна гэдэгт би бол одоо ер нь итгэлтэй байгаа юм л да. За харин одоо үнэхээр манай ардчсан намын дэвшүүлж байгаа энэ том одоо ялангуяа Улаанбаатар хотод хэрэгжүүлэх гэж байгаа төслүүдийг хэрэгжүүлэхэд бол үнэхээр одоо ард иргэдийн дэмжлэг бол хэрэгтэй байгаа. За бид энэ 5 дугаар цахилгаан станцыг одоо барих асуудал бол үндсэндээ шийдэгдсэн байгаа. Одоо газрын асуудал дээр одоо шатан дээр шийдэгдэж явж байгаа. За мөн энэ өнөөдөр та бүхэн мэдж байгаа инфляц гэж нэг одоо ийм маш их ноцтой зүйл байдаг. За тэр нь бол иргэдийн карманаас одоо мөнгө одоо саадаг шүү дээ. Тэгэхээр энэ бүх зүйл юунаас явдаг гэвэл хамгийн одоо жижиглэнгийн худалдаа буюу зөвхөн нүүрсний одоо чанжуудаас эхэлдэг байлаа шүү дээ. Гэтэл бид бол ард түмний тэр газар доорх баялагийг ард түмэнд нь маш хямд өртгөөр одоо төрийн зохион байгуулалтанд ороод хөргөж эхэлж байна. Энийг бол ард иргэд бол үнэхээр одоо талархаж хүлээж авч байна. Гэх мэт одоо чухал ажлуудыг одоо бид хийхээр төлөвлөж байна. Улаанбаатар хотыгоо дахиж одоо гэр оролтыг шинжилэн төлөвлөе. За тий дахин төлөвлөлт. За гэр оролт одоо дээд бүтэц оруулъя. Энэ бүх зүйлүүдийг чинь одоо манай ардчсан намын нөхдөд хийж чаднаа. Яагаад одоо гэвэл одоо эхний хийсэн жишээ байна. Манай Сугатраа аймагт одоо сая их хурлын дарга маань ярьлаа. Батсуур дарагтаа одоо манай залуучуудын баг бол үнэхээр энэ ажлыг бол хийж чадсан. За манай Чингэлтэй дүүрэгд бол энийг хийх болцоо боломж нь бүрэн байгаа. Одоо сайхан одоо шижгэнсэн залуучуудын баг нэр дэвшиж байгаа. Тэгэхээр одоо бас манай Чингэлтэй дүүрэгд нэр дэвшиж байгаа залуучуудын багийг бас Чингэлтэй иргэдээсээ одоо бас 2012 оны сонгуульд ардчсан намыг дэмжсэн шигээ бас дэмжиж өгөөч гэж би хувьдаа хичээнгүйлэн хүсэж байгаамаа. За цаашид
байгаль орчны байнгын орооныхаа хийх ажлын талаар би бас товчхон нэг зүйлийг дурдаад хэлчихье гэж бодож байна. Өнөөдрийн байдлаар хүнсний тухай хууль, үндэсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийг одоо бид хилцэж яваа. За Монгол Улсын хурлаар одоо нэгдүгээр хэлцүүлгээр нь одоо ойрын үед орно. Энэ бол одоо маш их ач холбогдолтой хууль. Монголчуудын одоо экологийн цэвэр хүнс эргэлдэх, за хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал баталгаатай байх үүднээс одоо энэ хуулийг ач холбогдолтой юм аа. За тэгээ сая манай ган хуйг сайд хэллээ. Ашигт онцлогийн хуулийн шинжилсэн хариулга одоо бас орж ирнэ. Энэ бол үнэхээр одоо яг манай Ардсан намын мөрийн хөтөлбөр зааснаар ард түмний эрх ашигыг хамгаалсан газар доорх баялагийг бол жинхэнэ одоо Монгол улсын үндэсний эрх ашигын төлөө одоо зарцуулж одоо явахаар одоо ийм агуулгатай хууль орж ирж байгаа гэж хэлмээр байна те. За баярлалаа. За үзэгчдээ ингээд таны мэд хэлээ. Студиэс Монголоор шинжилгээ шууд нэвтрүүлэг маань үзэгч та бүхэнд хүрж байна. Ингээд нэвтрүүлгийн дундуур бас зочдоо ахиж та бүхэнд танилцуулаа. Ингээд Монгол Улсын хурлын дарга Инкол дарга Улсын хурлын гишүүн Одон Туяа, Улсын хурлын гишүүн Уул уурхайн сайд ган хуйг, Улсын хурлын гишүүн Түүгийн баяр сайхан нар манай студид шууд ярилцж байна. Өнөөдрийн сэдэв маань орон нутгийн сонгуулийн тухай. Ер нь энэ удаагийн орон нутгийн сонгуульд Ардсан нам ялах юм бол ард иргэд ямар одоо боломж, ямар давуу тал бий болох вэ? Гэр хороолт дэд үтцтэй болно. Хамгийн наад зах нь. Ардын нам 90 жил оролдож чадсангүй шүү дээ. Бүтэхгүй л гэдэг байсан. Тэгээ бүтээж харин нэг ингээд даваа талуудаар хэлээ ярьчих. бүтээгээд харуулчлаа. Ер нь 4 жилдээ энэ утаанаас гадна болсон жолонд бийцдэг болно. Хамгийн наад зах хэрэгцээ шүү дээ. Ханаас халуун утус авдаг болно. Энэний төлөө энэ улс орны орлогыг бол зарцуулна л да. Тэгэхгүй хөшөө дурсгал бариад ах юм бол хизээч дэд үтцтэй болохгүй шүү дээ. Тэгээ ардын намын 90 жил хийж чадаагүй Сүхбаатар аймгийн засаг дарга хийчлээ шүү дээ. Сарын дотор. Тэгээ ингээ болдог л байхгүй. Сэтгэл байвал боломж үргэлжлэл байдаг. Сэтгэл байхгүй бол хичнээн тэрэм төр өгөөд юу ч хийгдэхгүй. Нохон морны хөшөө өрөөл дуусна шүү дээ. Өнөөдөр энд бас хөрөлцөн ирсэн хурлын даргаас гадна 3 их хурлын гишүүн байна. Та хэд маань бас нийслэлээс цэцэг бол сонгогдсон гишүүд байна. Ингээд өөрсдийнх нь дүүргийн одоо бас тухай дүүргийн хөгжүүлэх хөтөлбөрийн тухай ярихгүй. Тэгэхээр сая одоо ялбал яах вэ гэсэн асуулт байна. Тэгэхээр ер нь бол арчилсан нам бол одоо өнгөрсөн хугацааны шиг боломжин дээр суурилж ажиллаа явуулахгүй. Бид боломжин дээр суурилна гэх юм бол одоо 100 жил хэрэгтэй, 200 жил хэрэгтэй. Тэгэхээр бид бол зорилтондоо суурилж хүмүүсийнхээ хэрэгцээ одоо бид ямар амьдралыг хүсэж байгаа тэрэндээ зориулж амьдрын. Дэлхийн улс орнууд бол мөнгө босгож जैन төсөл хөтөлбөрүүд дээр тийм ээ. Одоо өөрсдийнхөө бондыг гаргаж энэ бүх зүйл дээр бол маш их боломж байдаг. Тэгэхээр бид бол боломжин дээр суурилж амьдрахгүй. Бонд гаргадгүй 3 улс юм гэсэн. Өнгөрсөн хугацаанд бол дандаа тийм зүйлээр би амаа таглуулсан. Нийслэлд мөнгө байхгүй, хууль нь байхгүй. Тэгэхээр энэ боломжин дээр суйрлаад бол тийм ээ. Одоо бид бол зорилтын дээр гарах хэрэгтэй болсон. Тэгэхээр хоёрт бол бас үндсэн зорилгоо одоо голж ажиллана. Нийслэлийн иргэдийн одоо нийслэлийн удирдлагын гол зүйл бол ерөөсөө энэ нийслэлийн эдийн засаг юу чиглэх хэвээр иргэдийгээ эрүүл орчинд, аюулгүй орчинд одоо бүх сурч боловсрох энэ одоо орчин үеийн хот ийм нөхцөлд амьдруулах үүрэгтэй. Тэгээс нийслэлийн иргэд бол тэнд одоо газраар 8 хийх ч юм уу те хүмүүсийг одоо очиж амруун тэр 21 мянган төгрөгийг авч хийх энэ бол одоо энэ үүрэг бол биш ээ. Тийм учраас үндсэн зорилгыг бол хийхин төлөө явна. Тэгээд сая 4 жилд бол 16 их найт төгрөгийг зарцуулна гэдээ бүр ингээд төсөл хөтөлбөрүүдэд баталж яана л да. Тэгэхээр 16 их найт төгрөг гэдэг бол 4 жил туваахад 4 их найт төгрөг дунджаар. Тэгэхээр манай сая 13 оны төсөвчин нэг 7 их найт төгрөгөөр батлагдж шít. Тэгэхээр нөгөө хүн амын суурьшиж байгаа одоо 50-60% нь суурьшиж байгаа газар энэ хөрөнгө оруулалтын бас 50-60% нь ер нь оногдох нэ. Тийм учраас энэ өөрөө маш том хөгжил дэвшлийг авчрах ийм бас боломжтой болж байгаа. Ер нь яг манайх бол одоо бас бахархах зүйл олон байна л да. Олимпийн аваргууд гэдэг ч юм уу дэлхийд дур сэтгэрнүүд байна. Гэхдээ одоо сая энэ бол дараа хэлсэн. Боон гаргадаг 3 улсын нэг 3 улс байна гэж дэлхийд дээр. Тэгвэл одоо хотын одоо хамгийн хүн амьдрах боломжтой 500 хотын жагсаалтанд Улаанбаатарын нэр байхгүй гэдэг ч юм уу. Эсрэг үзүүлэлтүүд бас байгаад байна шүү. Цагаарын бохирлоор нэгд яваа юм чи. Тий. За ган хэд баян зүрх. За ер нь бол нэг бол тэр одон тэр гişүн ярьчлаа л та. Хамгийн гол бол Монгол улсад хамгийн тулгымцсан асуудал гэвэл нийслэлийн асуудал байгаа. Нийслэл Монгол улсын хүн амын бараг талнаа амьдарч байгаа. За тэр талынх нь 60 орчим хонд гэр хороолт амьдарч байгаа. Тэгээд бүгдөө тал нь өвлийн удирдалт бол утаагаар амьсгалдаг. Ийм л байдалтай л байгаа л та. Тэгээд энэ асуудлыг шийдэх
гэвэл тийм сэтгэл байвал шийдэж болно. Сэтгэл байх юм бол ерөөсөө шийдэж болохгүй асуудал бол байхгүй гэж ингэж хэлэх байна. Тэгээд мөнгө байхгүй л гэдэг. Мөнгө бол өөрөө баялаг байхгүй. Хүн өөрөө мөнгийг бий болгодог. Тийм учраас улс орны хэмжээнд ч гэсэн өвдөөсөөс үлдээсэн энэ баялаг байна. Энэ баялаг бол үнцэнтэй байна. Гэхдээ заавал гадны шууд хөрөнгө оруулалтаар дамжуулж эсвэл гадныхнаас зээл авахгүйгээр шууд засгийн газрын бонд гаргах. Сая энэ бол дарах хэлжсэн. Засгийн газрын бонд гаргаагүй 3 орн байна л гэж тэр дотор байгаа. Тэгэхээр баялагын эдийн засгийн эргэлтэнд оруулах нь бол бонд гарах асуудал. Тэгээд манай бонд бол хөө маш багатай байхаар одоо сая эдийн засгийн хөгжлийн яамныхан 3 чиглэлд Европ, Америк, Азийн чиглэлж явсан. За ирэх энэ сарын сүүлчээр бол манай бонд бол арилжаалагдана гэж. Тэгээд 5%-аас идэхгүй. 5%-аас чиглэлгүй ер нь их бага байхаар ийм хандлага байна. Дунд нь янз бүрийн асуудал үүсчихгүй. Бонд бол өөрөө бас энэ бондын үн цасны зах зээл гэдэг чинь бол аюул их либерал тийм чөлөөтэй зах зээл бас менежментээс хамаарна гэж ингэж хэлэх байна. Тэгэхээр энэ зүгээр энэ мөнгийг оруулаад эдийн засгийнхаа асуудал, гэр хоолойхоо асуудал, нийслэлийн асуудлыг шийдснээр хүн ая тухтай орчинд амьдраад ажиллаж байгаа тохиолдолд бол тэр баялагийг дорхон бий болгож байгаа. Ийм асуудал нэг ийм асуудлыг хэлмээр. Хоёрт нь нийслэлийн одоо улсын төсвийн тухай хуулийн ажлын хэсгээр ажиллаж байлаа. Ягсаар байж нэг юм нийслэл бонд гаргадаг, нийслэл зээл авч болдог энэ заалтыг оруулсан. Энэ хүрээнд ч гэсэн бас гарц байгаа гэж ингэж хэлэх байна. За Баянзүрх дүүргийн тухайд бол за Налах Баянзүрх хоёрыг нэг дөрөв игнээ сайхан замаар холбох асуудал байгаа. Хоёрдугаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэртээр 5 дугаар цахилгаан станц баригдахаар болж байгаа. Тэгээ энийг ингээд ярилцж байна. Хамгийн гол нь одоо өмнөх засгийн газрын үед 4 жил хаана барих уу гэж яриад байсан. 3 дугаар цахилгаан станцтай барина гэж ингээд шийдсэн. Бид бол эсрэг салтай байсан. Гэхдээ энэ чинь хот чинь ингээд төгжрээд нь штэ. Тэгэхээр дахиад ингээд тэр 5 дугаар цахилгаан станцыг нүүрсээр хангах энэ тээврийн ухаар чинь улам төгжрөл нэмэгдэж штэ. Тэгээ зүгээрээ гэсэн. Одоо очиод үзэхээр яаж юм гэхээр нөгөө газрын компани тойроод авчихсан. За энэ дээр барих юм бол одоо мөнгө өгөө гэдэг ингээд сууж идэв. Тэгэхээр нөгөөх нь өшөө хэмжээний зардал гарах гал ийм асуудал. Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг ороод энэ зүүн хэсэгт бол нөгөө цахилгаан дулааны асуудал хэрэгтэй байгаа. Тийм учраас энэ бол манай дүүргийн хөгжилд бол нэлээд чухал зүйл болно гэж ингэж хэлэх байна. За би зүгээр нэг зүйлийг нэг дүгнээд хэлэхэд Монгол улс бол нэгдсэн улс. Нөгөө талаас улс орны хэмжээнд бол нэгдсэн бодлого чухал байдаг. Улсын их хурл засгийн газар бол хууль баталдаг, бодлого баталдаг. Нийслэл, дүүрэг, аймаг бол тэрийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгээд зүгээр 3хан чиглэл хуваагаад үзэх юм бол улсын их хурл засгийн газар нэг, тэгээд нийслэл, дүүрэг гэдэг. Ингээд үзэхээр хэрв энэ удаад орон нутгийн сонгуульд ингээд арц нам ялсан тохиолдолд бол нэгдсэн бодлогоор бүх юм хэрэгжих боломж өртөх юм аа. Өөрөөр хэлбэл тулгын 3 чулуу. Улсын их хурл засгийн газар, нийслэл, аймаг, дүүрэг гэдэг тулгын 3 чулуу гэж үзэх юм бол нэг чулуунд байхгүй байх юм бол тэр нөгөө тулгын 2 чулуунд чинь цай чанар гэж байхгүй шүү дээ. Тийм учраас өгөөл өгсөн шиг өгөөд энэ хариуцлагыг энэ шинжилгээг энийг бол ард түмэн ойлгож байгаа гэдэгт бол итгэж байна л та. За нөгөө талаас нь хэлэх юм бол одоо шилбэл улсын их хурл засгийн газрыг толгой гэж үзэх юм бол за тэгээд адуугаар туршлах юм бол доогуур нь өөр улс төрийн хүчин гарч ирээ. Тэгээд хазаарлан чөдөрлөн гэх юм бол энэ чинь ерөөсө толгойдоо тий ман юу гэдэг толгойдоо захирагддаг хөлтэй болж штэ. Хөлн тушаатай болохоор яаж явах вэ? Тийм учраас энийг бол манай олон том бол ойлгож байгаа. Энэ бол Монгол улсын их ашгаал гэж ингэж бол би хэлэх байна. Сая баярлалаа л да. Одоо зарим суртахааны самбар ярьж байсан. Жолоодлохгүй төгт хазаар гэсэн байна л да. Энэ одоо дүүрэгт олох болоод энэ одоо улсын их хурлаас бизнес хэрэгжүүлж байгаа бодлогыг тэнд гацаана гэсэн үг. Дүүрэгт олох болоод улсын их хурлыг хянана гэдэг байгаа. Улсын их хурлаас ямар дүүрэгт олон болохгүйгээ мэдээд тэгээд байгаа юм биш. Олон болохгүйгээ мэдээд хянана гэдэг биш ээ. Хянана гэдэг үг чинь цөөнх болно л гэсэн үг. Эдгээр бол цөөнх болцсон шүү дээ. Одоо энэс цааш цөөнх байхгүй. 25-гаа дундуур нь хуваахгүй юм бол одоо ахиж цөөнх болоод хянах тухай асуудал байхгүй. Цөөнх гэдэг асуудал. Улаанбаатарт бол цөөнх болъё гэж хянаа гэдэг. Дүүргийн урд цөөнх болъё гэж. Тэр парламентаар л ярьдаг болохоос шүү. Тэд л ярьдаг байгаа. Тэд чинь хэрэгжүүлэх газар байхгүй. Тэгэхээр 22 жил явчаад энэ ардсан орны парламентын засгалтай орны тэр зүйлийг бас одоо ойлгохгүй байгаа. Ойлгох нь ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл тэр хазаарлан гэдэг чинь. Яг манай иргэдийг тэр зэргийг мэдлэггүй л гэж басж байна л да.
Тийм. Тэгэхээр Дүүргийн хуралд ардын ном олон холчгороо их хурлыг хянах юм байна л да. тийм. Ямар ч боломжгүй үндсэн хуулийн Төмнөө түшнэ гэсэн чинь тэгэхээр урдан түшээг байсан. Одоо төмнөө түшээ даа гэж. За энэ цэнгэлтэй дүүргийн үед бас ямар даваа талууд. Манай гişүүд бас Өөрөөсөө дүүрэг болгоны одоо сонслыг ярьлаа. Ер нь нэг л одоо бас ярьж байгаа зүйл одоо нэг зүйл дээр нэгдэж байгаа шүү дээ. Тэр нь юу гэвэл асуудал мэдээж дүүргийн тулгуур асуудал байгаа тийм. Ардын намын төр барьжсэн олон жилд энэ одоо өнөөдрийн бидний ярьж асуудал нэг нь шийдэгдээгүй. Тэгэхээр цааш одоо хэрвээ энэ нөхцөл байдал гэр орооллыг модон жорлонтой байлгах ийм бодлогыг дэмжиж гэвэл ардын намыг дэмжиж. За эсвэл одоо ерөөсөө 5 дугаар цахилгаан станцаа бариад 5 дугаар цахилгаан станц 500 мегаватт хөгжин чадалтай байлаа. Дахиад бүхэл бүтэн Улаанбаатар хотыг дулаанаар цахилгаанаар хангах ийм болцоо боломж нэг байхгүй. Тэгэхээр бид шинэ цахилгаан станцаа барья. За энэ манай хотын мэр Батбул даргын ярьж байгаа энэ олон сайхан санал санаачлагууд энэ бүх зүйлийг хэрэгжүүлэх болцоо боломж нь одоо хэрэгжнэ гэдгийг хэлмээр байгаа. За манай Чингэлтэй дүүрэгт сургууль, цэцэрлэг, эмнэлэг хэрэгтэй байна. Энэ үгээр сургууль, цэцэрлэг, эмнэлэг хэрэгтэй байна. За тэгэл дээд бүтэц шинээр татъя. За гээд ярих юм бол одоо маш их олон ийм жагсаалт гарна л да. Энэ бүх зүйлийг л одоо манай залуучууд хий гэж байгаа юм л да. Тэгэхээр хамгийн гол нь одоо дургууд хүчгүй гэдэг шиг үнэхээр нэг зүйлд дургүй байна л да. Ард иргэд одоо баян тансаг одоо жинхэнэ одоо орчин үеийн 21-р зуунд амьдарч байгаа хотод амьдруулахыг манай одоо өнөөдөр ирэх барьж байгаа нөхдүүд бас өсөхгүй байгаа. А бид бол эсэргээр нь одоо зөвхөн хүсэл эрмэлзэл дүүрэн байна. Манай залуучуудад. Тэгээд бүтээгээд хийгээд үгүй гэсэн энэ одоо сайхан санаачлагын одоо манай сонгогч та бүхэн бас дэмжиж өгөөрэй гэж бас хүсэж байгаамаа. За манай Чингэлтэй дүүрэгд одоо бас ярих юм бол одоо бас эмнэлгийн асуудал их чухал байна л да. Энэ Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг маань одоо жишээл актлагдсан байгаа. Тэ актлагдсан одоо ашиглаж болохгүй байранд байгаа. Тэгэхээр бид бас энэ асуудал дээр бас онцгой анхаарал зарим эмнэлгийг одоо бид одоо офис болгох асуудал яригдж байгаа юм байна л. За би зүгээр эмч гишүүнийхээ хувьд бол үүн дээр бол одоо байр суурь эсрэг байгаа л да. Дэрүүн дээр нь эргүүлээд үргэлжлүүлээд одоо жишээл бид эмнэлгийн хэлбэрээр нь одоо Монгол улсын одоо тийм хагасны Улаанбаатар нөгөөд ирсэн байхад бид дөрөвдүгээр одоо нэгдсэн эмнэлгийг одоо байгуулах болцоо боломж нь хүртэл одоо байх шаардлагатай байна гэдгийг хэлмээр байгаа. Сая бас энэ манай шууд нэвтрүүлэг маань шууд явж байгаа учраас 33 14 гэсэн утсан дээр бас иргэд манаас нэлээд олон асуудал ирж байна л та. Яг саяны таны ярьсантай холбогдуулж танд хаягдсан асуудал байсан. Төрийн тусгай албаагчдын нэгдсэн эмнэлгийг бас Чингэлтэй иргэд үзүүлдэг байсан юм. Ер нь бол харьяалаар бол үзүүл. Энэ дээр таны байсвар ямар байна? Би сая бол ерөнхийдөө хэлж байгаа тийм. Тэр бол за офис бол офисыг бол одоо бид суугаад одоо офисч болно. Одоо Монгол гэр бариад ч одоо эдэ албаагчдын суулгаж болно шүү дээ. Хамгийн гол асуудал энэ эмнэлэг гэдэг чинь Монгол хүний амнаас эрүүл мэнд тэнд бол одоо бас одоо эмчилж байна, амь насын аварч байна гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Тэгэд энэ асуудлыг бол яг бас цаашд бол бас их зөө зөкстэй бас ухаалгаар шийдэх болов гэж би хөвдөө бодож байгаа. За баярлалаа. Өнөөдрийн маань нэвтрүүлгийн сэдв орон нутгийн сонгуулийн тухай ярьж байгаа тийм ээ. Ингээд нэвтрүүлгийн маань цаг бас хөндөөлөх гэж байна. Орон нутгийн сонгуульд саналаа яаж өгөх үү гэдэг ийм заавар сонгуулийн ерөнхийлөгч байгаа. Тэгээ одоо бол нийт 2000 янзын саналын хуудсан загвар байгаа. Тэгээ бүх 2000 хуудсанд байна. Одоо дүүрэг байх уу, аймаг байх уу? Одоо дүүрэг гэж яа л да. Чи бас нэр дэвшиж байгаа тийм. Баянгол дүүргийн хэддүгээр хараа. Баянгол дүүргийн 23 дугаар байна. Баянгол дүүрэг за Багнуур гэж байна. Баянголын хэд гинэ? 23. 23 дээр би чиний нэрийг олоод. Цаашаа Баянгол руу орсон уу тийм? Тий, Баянголын 23 чи хэдэн хэсэгтэй? 2 хэсэгтэй. Чи хэддүгээр хэсгээ чи? Уус манай 2 хэсэгтэй шүү дээ. За энэ байна. 23-ийн 2 дугаар хэсэг гэж байна тий. 54 дугаар хэсэг гэж байна. Одоо бол яг л хуучин шигээ болоод нэр чин байна. Байна. Хаа вэ? Гам болдог ч. Тийм, Агван Баярын гам болд гээд. Тэгэхээр 3 дахь өдөр саналаа өгөх гээд очиход ямар саналын хуудас танд олгодох уу гэдэг ингээд шууд харч болж байгаа. Тэгээ аль хаана очиж саналаа өгөх үгээд нөгөө хуучин санал тоолдог машинаар аавна. Ардын намынхны дурггүй байдаг. Нөгөө ловрын алга болгоцсон. Тэгээл эсэргүүцээд идэг. Тэр чинь дотор нь хүн байхгүй. Дотор нь хүн байхгүй. Тэгээ одоо ийм хэлбэрхэн арчилсан намын доор байгаа.
Агван баярын гам болдгийг сонгоод доор нь голд нь байгаа арчснаа сонгоод ингээл болоо. Ингээл хөшөө барьдгуу гэр хорооллыг дэд үстэй болгодог улсууд 23 засгийн гэр хороо. гарна. Гэр хороо. Гэр хорооллоо тий. Ийм амархан маргааш ирээд 2 удаа дугуулна шүү дээ энэ. Голд байгаа нөгөө дээр ирээд голд байгаа 2 хүн дугууг дүүргээд бутчихад тэгэл бусдын бид нар хийя. Тий. За баярлалаа. За одоо тийм шинэ. Тэгэхээр би бас сая иргэдтэйгээ нэлээд олон хоног уулзалтууд хийлээ. Тэгээ ерөөсөө иргэд маань бол хэдхэн зүйлийг л хүсэж байна. Энэ дүүрэгтэй эрүүл амьдрмаар байна. Өвчин зовлонгүй амьдрмаар байна. За аюулгүй амьдрмаар байна. За байшаа хорооллох юм бол одоо шөнө нэг сэрэхэд гадаа ирээд нэг байшингийн суур хүчтгүй юм болмоор байна. Бидэнд одоо их юм хэрэггүй бидний энэ үндсэн хуулиар олгогдсон хамгийн анхан шатны энэ зүйлийг бидэнд хийж өгөхгүй бол бид бол одоо өөр юм одоо энэ их мундаг өндөр боловсрол энэ бүх ярих одоо боломжгүй болж байна. Хамгийн багасаа л эхэлсэн. Тийм учраас хүн өнөөдөр өсөж явахад хүн өнөөдөр даарч яхад тийм ээ аюултай орчинд амьдарч яхад бол дараагийн ямиг бодож чаддгүй юм байна. Тийм учраас одоо энэ дүүргийн ажиллаа хийдэг ийм хүмүүсийг бол сонгох хэрэгтэй. Тэр мууцсан алимыг бол одоо хаях хэрэгтэй. Зоригтой нэг шинжил хийж үзээд 4 жилийн дараа одоо хариуцлага тооцсон шиг тооцох ийм л одоо зүйлийг иргэд маань ярьж байна. За гэх юм. За ерөнхийдөө бол ойлгомжтой. Энэ Монгол улсын тулгуурлын асуудал бол Улаанбаатар хотын асуудал байгаа гэдэг. Тэгээд энэ утгааны асуудал агаар нь зэрэг Улаанбаатар болохын тулд за 4-5 жилийн дараа болохын тулд бол энэ удаагийн сонголт бол энэ арц намын шинжилгээний бодлогыг дэмжих ёстой гэж ингэж хэлэх байна. Би тэрүүн нэг зүйлийг хэлсэн. Энэ бол яг бодит үнэн. Монгол улсын төрийн бодлого тодорхойлдог хэрэгжүүлдэг гэдээ байж байгаа. Хэрэгжүүлэх нь бол нийслэл дүүрэг. Гэтэл доороо ингээд зөрчих юм бол энэ асуудал бас тийм ойлгомжгүй байдал үүсэх. Ер нь бол төрийн эрх барьж байгаа улс төрийн намтай бол улс төрийн сонгуулиар хариуцлага тооцдог. Тийм учраас энэ талаас энэ удаад бол энэ дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд бол энэ шинжилгээний бодлогыг тэгээж одоо шийдэл би зүгээр ингээд яг нийслэлээс хэрэгжүүлж байгаа ажлыг ингээд бодоход өнгөрсөн 2-3 жил хийгээгүй байдлыг л бараг 100-аад он дотор хийжлээ. Зарим шодрог улсууд ингэ төгөлж ирлээ л дээ. Тийм учраас Монголын ард түмэн бол тийм босоо хиймэртэй их мэдрэмжтэй ард түмэн энэ бол их тийм түүхэн сонголт болох гээд байна. Энэ ая тухтай амьдрах боломжгүй ийм одоо нэр хүнтэй том оронд ийм нийслэлтэй байна гэдэг нь утгагүй асуудал юм аа. Энэ асуудлыг ард нам шийдье гэж байгаа. Тэгээд энэ боломжийг олгооч л гэдгийг би иргэдээсээ чин сэтгэлээсээ хүсэх байна. За баяр сайн гişүнэ. За мэдээж одоо манай гişүүд сая одоо бидний гол одоо өсөл зорилтыг хэллээ. Тэгэхээр сая энэ засгийн газар байгуулагдаад энэ гархан богино хугацаанд зүгээр одоо энэ уул уурхайн салбарт л одоо зүгээр хоёрхан зүйлийг одоо би зүгээр дурдаад хэлж гэж бодож байгаа л да. Замбраагүй хууль бусаар олгогдсон олон лицензийг үнэхээр одоо төрд нь байх ёстой. Одоо жишээлбэл тэр багнуурын уурхаад нь тэгэхээр тэр шаардлагатай лицензүүдийн төрд эргүүлж авч өглөө. Энэ бол асар их одоо улс төрийн том зориг гарч байгаа. Улс төрийн том хүсэл эрмэлзэл үнэхээр олон нийтийн төлөө ард түмний төлөөх нь сэтгэл байгаа учраас үнийг одоо жишээл манай гавьяа сайд бол одоо бас хийж чадлаа гэж би өөртөө бодож байгаа. За мөн Эрдэнэ төлөвлөрийн бас тэр үйл ажиллагаа явуулах хугацааг бас уртсгаж бас эргэн тойрон хууль бусаар авсан лицензүүдийг эргүүлээд одоо төрд авсан байна. Энэ бол үнэхээр өмнөх одоо олон 10 жил төр барьсан 20 гаруй жил төр барьсан одоо энэ нөхдүүдийн алдааг бол бид маш богино хугацаанд засч чадлаа гэдгийг хэлмээр байгаа юм л да. Тэгээд хэдий одоо дэлхийн зах зээл дээр нүүрсний унсан одоо улсын төсөвт одоо уул уурхай байлгаас орж ирж байгаа одоо бас хөрөнгө мөнгө одоо бас санснаар байхгүй байгаа ч гэсэн зөвхөн сэтгэлд гал байхад одоо бид дэлхийн зах зээлээс Монголынхаа одоо энэ өндөр нэр хүндтэйг ашиглаад одоо жишээл 5 миллиард доллар босгох эхний одоо алхмуудыг амжилттай хийж эхэлж байна. Тэгэхээр энэ бүх одоо саяны ярьсан одоо бидний бүтээн байгуулалт одоо бас эдийн засгийн одоо санхүүгийн болцоо уламжийг одоо бид бас бүрдүүлж чадж байгаа гэдгийг бас иргэддээ бас хэлэхэд таатай байна. За Улаанбаатар хотыгоо гэр хорооллыг дээд бүтэцтэй болгоё. За наандаж одоо энэ модон журлан одоо энэ 19-р зууны одоо энэ технологи гэж хэлэх үү те. Энд чинь одоо халдварт өвчин за тэгэл одоо бүх одоо
эрүүл мэндтэй холбоотой сөргөн үнээс одоо усгдж байгаа. Тэгэхээр үүнийг л одоо бид арилгах гэсэн юм бодолтой байгаа. Тэгээд дэмжээрэй гэж хүсэж байгаамаа. За сар дэргэд маань дэмжих байгаа. Ерөн зүгээр улсын хурлаар нийслэлдээ нэгэнт харцсан алга болсон учраас иргэд маань ер нь иргэдийн бас байр байдлыг сонсож хагаад нэг олуулаад нэг өгөөд үзье. Бид нар ажиллагээ гэсэн одоо байр суурьтай байх шиг байна лээ. Олуулаа болгосон одоо тэгээд бүр олуулаа болно. Тэгээд хөшөө ойрсоор байгаа залхаачихгүй. За баярлалаа. Ингээд манай үзэгчтэйгээ нэвтрүүлгийн маань цаг бас өндөрлж байна. Ингээд радионы нэвтрүүлгүүдээс олон асуудлуудыг ярина. Ер нь таны мэдгүй телевиз ардсан хүчний холбоотой хамтран мэддэг Монгол шинжлэлийн нэвтрүүлэг бол улс орны өмнө тулгуурласан асуудлуудыг ярилцдаг. За одоо ингээд дээрээс нь манай нэвтрүүлд оролцдог хүмүүс маань бүгд хурлын гишүүд болсон учраас улсын хурлын чуулганаар игдсэн асуудлуудыг ард иргэдэд тайлгнадаг гүр болох нэ цаашдаа ч гэсэн энэ ажлаа үргэлжлүүлэх нь ингээд өнөөдөр манай нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч студ хүрэлцэн ирсэн Монгол Улсын хурлын дарга Баян Зандаагийн код болон за улсын хурлын гишүүн улсын хурлын харц намын бүлгийн эдгээр дарга хатагтай салдингийн одон туяа танд мөн одоо улсын хурлын гишүүн уул уурхай сайд даваажийн гаан гишүүн танд за мөн одоо Монгол Улсын хурлын гишүүн байгаль орчин хүсэлтэй аж ахуйн байнгын орны дарга түүгийн баяр сайхан гишүүн та бүхэнд өнөөдөр таны мэдээллийг сонгон манай нэвтрүүлгийг хүлээн авч үзсэн үзэгчдийн хамраас баярлалаа илэрхийлж та бүхний цаашдын ажилд амжилт хүсье. За ингээд хамгийн гол нь та бүхэн маань өнөөдөр хайр намын сонгох одоо таны их 11-ээс 21 за орон нутгийн сонгуульд саналаа өгөөрэй гэж та бүхэнд хэлье. Ингээд бидэнтэй хамтдаа та бүхэн баярлалаа. Ирүүлэх хэрэгсэ.